2025 онд хэрэгжилж үзсэн бүх мейкап бүтээгдэхүүнүүдийг маань rate хийцгээе. 25 онд base бүтээгдэхүүнүүдийн талаар ойлголтоо дэвшлүүлэхэд янз бүрийн бүтээгдэхүүнүүд туршиж үзсэн. Тэгэхээр таалагдсанаа 10-аас дүгнээ авчи. Кушнүүдээс эхлэх юм бол эхнийх нь Figen Cushion Glass Original гэдэг кушн нэ. Тэгээ миний хэрэглэсэн нь 1 номерын Fair Glass гэдэг өнгө 10-аас 8 оноо өгнө. Бага зэргийн ууд оролттой. Тэгээд арсны өнгийг ерөөхдөө тэнцвэржүүлээд айгүй натурал харагдуулдаг. Тэгээ би яг одоо төрөгцөн байгаа. Хоёр дахь нь Espagne Glowy Cushion. Тэгээ алидын дуусгасан болохоор хайцсан. Энэ кушнд болохоор 10-аас 4 оноо өгнө. Эний хэрэглэжсэн өнгө нь болохоор 21 Ivory байсан санагдаж байна. Ууд аралт нь хитрхи бага санагдсан. Ер нь foundation мөн үү гэмээр бүр нэлээд ууд аралт багтай. Арсыг жоохон гялцуулсан тиймэрхүү бүтээгдэхүүн байсан. Тэгээд хэрэглэж байгаад амар хурдан гарах болсон. Гэхдээ энэний foundation бол амар гоё байсан. Тэгээд кушн нь яг бүтээгдэхүүнийх нь төрлөөс болоод юм уу? Ягаад ч юм сэтгэлд бол ерөөсөө хүрээгүй. Figen энтэй бол тустай. Тэгэхээр надад Figen энэ бол хамаагүй дээр санагдсан. Хоёулаа glowy төрлийн бүтээгдэхүүнүүд болохоор ерөөхдөө coverage багтай. Арсыг илүү гоё натурал тэгэд гялалцсан харагдуулдаг. Тэгээ гурав дахь нь болохоор Naming-ийн Zero Gravity гэдэг cushion. Тэгэд энэ cushion болохоор бас 10-аас 8 оноо өгж байгаа. Өмнө нь харуулсан хоёр төрлийг бодвол шал эсрэг яг matte төрлийн cushion. Ууд аралт нэлээд сайтай. Жигд өнгийг гоё тарааж өгдөг. Тэгээд puff-ын ч гэсэн яг ийм хамарны улаасан хэсгийг бол яг дараад ууд арахад бол нэлээд дайггүй дарагддаг санагдсан. Энэ жил туршиж үзсэн ууд аралт сайтай cushion-уудаас хамгийн таалагдсан нь яг энэ бүтээгдэхүүн. Гэхдээ би өнгөө 21Y гэдэг өнгийг авсан чинь ер нь миний арсны өнгнөөс жоохон бараан болцсон болохоор ер нь сайн хэрэглэж чадаагүй дуусгасан. Гэхдээ бүтээгдэхүүн өөрөө бол айгүй гоё байсан. Дараагийнх нь болохоор Too Cool for Schooling Fixing Cover Fit Cushion. Миний сонгосон өнгө нь болохоор 21C Petal 10-аас 6 оноо өгнө. Энэ бүтээгдэхүүн болохоор бас ууд аралт сайтай semi matte төрлийн cushion. Айгүй хурдан арсан дээр тогтдог болохоор төрхөнгүүтээ шууд хэрэгээ тарах шаардлагатай. Тэгвэл яг хэрэглэсэн хിവэрээ ингээд арсан дээр тэр чигтээ үлдээд ингээд цаашаа тархаа болцдог. Дажгүй ч гэсэн тийм амар impressive байгаагүй. Тэрний дараагийнх нь Parnell-ийн цагаан cushion. Тэрийг бас хэрэглээд дууссан болохоор одоо байхгүй. Ууд аралт нь дажгүй мөртлөө glowy төрлийн cushion. Тэдний алдартай serum тэгээд foundation-ыг хоёрыг нийлүүлээд гаргацсан тийм бүтээгдэхүүн гэсэн болохоор ерөнхийдөө бас арсанд айгүй тийм зөөлөн дажгүй төрөгддөг cushion шиг санагдсан. Тэгээ миний хувьд бол дахиж худалдаж аваад яг хэрэглэмээр төвшөнд бол байгаагүй болохоор 10-аас 7 оноо. Дараагийн бичлэг дээр хэрэглэж утсан бүх нүдний бүтээгдэхүүнүүдийн талаар ярина. Тэгээ дэрийг олж үзэхийн тулд follow хийгээрэй. Bye.